За дараах тоог гаргаж авахын тулд орон бүрийн зөв утгыг сонгоорой. За энэ 123 гэсэн хэсгийн хувьд бид үнийг 1123 гэж хэлдэг. Эсвэл бид үнийг 1.10-ны 2 бол 100-ны 3 нь 1000-ны гэж хэлж болно. Тэгэхээр бүгдээрээ одоо оронгоор нь авцгаая. За эхлээд бидэнд 8 байна. 8 баруун талд 1000-ийн оронд байна. За энэ бол энэ 8 1000-ыг илэрхийлж байна. Иймээс бид 8000-та боллоо. За 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8000-туудаас сонгоцгоё. За тэгээд бидэнд 100 байна. За мөн бидэнд 2.10 байна. Энэ 20 2.10 юм. Энэ 9 зүгээр л нэгж. Энэ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9. За одоо бүгдээрээ 10-ийн оронд руу оръё. За энэ ганцхан 10-ны 1 байна тийм ээ. Ниймээс 1 ширхэг 10-ны. За бид яг үүн шиг бичнэ. Энэ нь 200-ны. Иймээс бид энд 2-ыг 100-ны оронд тавина. За эцэст нь 3 нь 1000-ных. За хариугаа шалгая. За бид үнийг зөв хийсэн байна.